ухаангүй байдалтай ирсэг их дуудлага мэдээлэл бол бүртгэгдсэн. За тус хэргийн талаар та бүхэнд өнөөдөр эрүүг эрэг хийжүүлэх тухай хуулийн 29-ийн 3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг зааснаар хэрэг бүртгэлд мөрдөн байцаалтын материалыг прокурорын зөвшөөрснөөр цодог гэж үзсэн хэмжээгээр танилцуулж байна. За 6-аас Баяр хорооны нутаг дэвсгэр дугаар тоотод за 3 настай эрэгтэй болж 3 сарын 8-ны өдрийн 09 цаг 40 минутын орчим гэмтэл согог судал үндэсний төвд ухаангүй байдалтай ирж эрчим тэмцлэгийн засагт хэвтэн хэмжлүүлж байна. За шалгалтын явцад элийн хамтран амьдрагч Н 3-аас 6 насны хүүхдүүдийг гэртээ харж үлдэхдээ 3 настай эрэгтэй Б-г зодсон байж болзошгүй нөхцөл байдал урьдчилан байдлаар тогтоогдсон бөгөөд за 3 настай эрэгтэй Б-г төрсөн их ил түүний хамтран амьдрагч Н нар нь эмнэлгийн байгууллагад хүргэсэн бөгөөд элийн хамтран амьдрагч 34 настай эрэгтэй Н эмнэлгийн байгууллагад хүргэсний дараагаар зогтсныг цагдаагийн байгууллагаас шуурхай ирэн сурвалжлах ажиллагааг явуулсны үндсэн дээр холбогдогч Э-г олж тогтоон хойшлуулшгүйгээр баривчлан цагдаа хориг тасан сэргээл хөрвүүлэн мөрдөн шалгах ажиллагааг бол үргэлжлүүлэн явуулж байна. Эмнэлгийн байгууллагаас сурагч үгийн биеийн байдал хүнд одоогоор ухаангүй эмчилэгдэж байгаа талаар та бүхэнд мэдээлэл өгсөн бөгөөд за цагдаагийн дөрөв хэсэг заасан ял шийтгэл эдэлж байсан бөгөөд за тус хэрэгтэй холбогдуулсан эрүүгийн хуулийн тусгай ангийн 11-ийн 1-р зүйл 12-ийн 1-ийн 4 дахь хэсэг зааснаар эрүүг эрэг үүсгэж ялагдагчаар татах саналыг Баянгол дүүргийн прокурорын газарт бол хөрвүүлээд байна. Энэ бол яг нийтэд ил болцсон мэдээлэл. Тэр одоо 3 настай зодуулсан гэдэг байгаа хүүхдээ хэний хүүхдүүдийн ямар хүүхдүүдийн юунаас болж байгааг нь маргаан гарч харж байхдаа тухайн одоо хэргийг бол үйлцэн талаарх одоо үтсэн байдлаар бол мэдүүлсэн байгаа. За ингээд энэ дээрс холбогдогч Н одоо их зэмүүд 6 настай хүүхэд нь 3 настай хүүгийн ах нь юм уу? ах нь зэм үйлдэл гаргасан байна. Хаагур байсан хүн 3 настай хүүг нь нэг хүүхд болчихгүй юм бид нь бас харилцаа бол тухайн одоо ил нь бас эхлэн за өмнө 11 эрэг хуулийн 11-ийн 6 дугаар зүйл буюу одоо бусдын бид хөнгөн гэмтлүүлжүүлэх зэрэгээр бол тухайн холбогдогч Н бол яс шийтгэл бол эдэлж байсан. Одоо энэ хүүгийн нөгөө цохон гидсэн нэвтрэлттэй байна гэж байгаа шүү дээ. Энэ дээр одоо нөгөө за өчигдөр та хэдэд бас гэмтэл биеийн байдлаа талаар бол хийж эмчиг бол цагдаагийн байгуул зөвхөн 3 сарын 6 цаг гэд бол
А хамгийн их гэж ярьдаг. Дараагийн Тэр дөрөв энэ гэдэг нь яг Коронавирустай хаан байгаа юм яа одоо хамаатан авсан уу? за цахимстай бол одоо өмнө үеийн сайн болчихсон Тэгтээ үед ямар хаа байгаа юм? Өмнө нь одоо юм хөө одоо ямар нэгэн байдлаар зодож мэддэг байсан ч юм уу? Асуудал гарч ирсэн. тэрийг мөн ажил байгуулах асууж шалтгаалтай шүү. Одоо за мөн одоо бүгд бүрдсэн байна уу гэдэг бас хэцүү зөвлөгөө өгч бас ажиллаж байна. Энэ авцаа Нэгээс өчтөр өгсөн байлаа. яг тодорхой Энийг одоо хандлага гэж хэлсэн шүү дээ. би одоо хэлээд байна. Яг өөрийнхөө хэмжээнд сэтгэл байгууллагын хэмжээнд гинтгийг бол шуурхай 90 сургууль хатаасан 90 сургууль мөрдийн шалгах ажиллагааны төлөв талаар хэлж байна. За энэгийн байгууллагын ажилчид та бүхэн бид тухайн хатгах коронавирустай хүмүүст мэдээлэл болцсон байна. Тэгэхээр